Одоогийн Чингис хаан эс хонгоцны буудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд зам талбай тэмдэглэгээ байх нь хүндрэлтэй байдаг. Тэгвэл хөшгийн хөндийн шинэ эс хонгоцны буудлал хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан бие засах газар, цахилгаан шат, тэмдэглэгээ зэрэг бүхий л зүйлсийг олон улсын стандартын дагуу хийжээ. За бид яг одоо хөшгийн хөндийн эс хонгоцны буудлал дээр ирээд байна. За олон улсын стандартын дагуу бол энэ эс хонгоцны буудлал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэглэгээ, за зориултын цахилгаан шаттай, за мөн талбайтай байх ёстой. За тэгвэл яг бидний харж байгаа энэ газар бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шат харагдаж байна. За энд бол яг хараагүй иргэд болон за тэрэгцэртэй иргэд үйлчлүүлж мэдээллийг аваад за энэгээр үйлчлүүлэх боломжтой болж байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо шинэ хараагүй хүнийг яаж хөтлөхөө мэдэхгүй ч гэдэм үү, үйлчлэгээ мэддэггүй ч гэдэм үү, маш олон бэрхшээлүүд байдаг л да. Тэгээд одоо тагтайл зам байхгүй ч гэдэм үү. Ер нь бол яг харааны бэрхшээлтэй хүн онгоцны буудлын дээр ганцаараа одоо жишээ нь зорчих бол ерөөсө боломж маш хязгаарлагдмал байдаг. Тэгтэл би энэ чаны буудлууд дээр нэлийн хэд очижсэн да бас 2 5 6 удаа. Тэгээд тэнд байгаагүй бас 0-ыг хичгээс 0-ын өрөөнд бол бид нар тэг таатай бүр ингээд хандлууга босчдаг. Буцаагаад хэрэглэхэд шаардлагатай тийм оройч хүртэл байрлуулсан байна. Эс хонгоцны буудлын билет шалгах хэсэгт тэрэгцэртэй иргэд болон одоо иргэд ажилтнтай нүрээ хараад харьцах боломж байдаггүй. Одоогийн байдлаар шинэ эс хонгоцны буудлалд ч энэ иргэдэд зориулсан тусгай 75-аас 80 см өндөртэй шалгах хэсэг гаргаагүй байна. Тиймээс энэ мэт зарим шаардлагуудыг засч олон улсын стандарт ямар байдаг яг түн шиг болгох ёстойг албаныхан онцолж байлаа. За өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай шинэ аэропортын барилга дээр ирж байна. Тэгээ мэдээж энэ аэропорт дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө бас хүсэж байгаа тэр тэмдэглэгээ, үйлчилгээний асуудлыг бидэнд хөндөж тавилаа. Тийм учраас бид цаашдаа энэ аэропортыг нэгтгэхэд тэдний тавьсан шаардлагуудыг бидний бүгдийг одоо ингээд гүйцэлдүүлж үйлчлэгээг нь хангахад зориулж ажиллана. Зарим нэгэн асуудал дээр шууд хэлж штэ одоо ингээд тойл жоохон налуу байх хэвээр барайл тэмдэглэгээнүүд хитрхи ойрхон байна ч гэдэг юм. Бага хэрнээ яг хэрэглээний явцад ямар хуу зөрүүнүүд гарч ийн энэний яг бодит амьдрал дээр нь өөрсдөр нь үзүүлээд харуулад за тэгээд болж ивэл болж нь засвал засах энийг л хийж байна. Хөшгийн хөндийн эс хонгоцны буудлал одоогийн эсэх буудлаас 4 дахин илүү хүчин чадалтай, жилд гадаад дотоодын 1,400,000 зорчигчдод үйлчлэх боломжтой. Тиймээс жирийн иргэд төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч зорчход саадгүй нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү анхаарч байгаа юм а.